Хүн төрлөختний оршин буй энэ ганцхан гариг ертөнцийн эрэгтэй хүний үүрэг оролцоо томоохон байр суурь эзэлдгийн чухам нууц нь юундаа байдгийм бол тэр дундаа Монгол эрчүүдийн эрэгтэй хүн биеийн хүч шаардсан ажилд ноогдож түүнийг ууж сэтгэлээр гүйцэлдүүлдэг нарийн арга ухаантай. Гэхдээ ядрахгүй, няцгүй хэмээн гэрийн эзэгтэй болон эмэгтэйчүүд хүндэтгэл үзүүлж их урам зориг өгдөг. Их урам зоригийн дээр аж байдлын онцлогтой холбогдсон бяр тэнхээ урган гарч байдаг. Мөн удмын болон байглаас заяасан их хүчтнүүд аль засгийн үед байсан бөгөөд үлгэр мэт үйлдэлүүд нь домог болон шагшигдан яригдсаар байдаг. хараа үлдээ чухал. Хон хариулж байгаа хүн байсан. Тэгээ тэрийг даддаа дуудаад тэгтэл нөгөө хүн ч яваад ирж. Ирээд энд байсан юм ачи одоо алга очлоо. Харуу яав ивэл болж гин. Тэгсэн та мэдэхгүй л болд юм байгаа. Тэгсэн одоо шагны шүү. Харсан үтс юм байх хэвээр жинд явжсэн хэлж өгөөш би тэгж гин. Аанаа ширгэд. Даваалаад явсан миллион доошоо оруудаад гүнзгий ганц ялганд хийчихсэн байсан баг. Нөгөө хоёр ачаа. Тэгээ нөгөөдөл нь гайхаж идэхгүй энэ яагаад тавиад ирдэг юм болж байна гэж. Тэмээд байхгүй байсаач. Тэгээ газрын ороо чинь бас хэцүү. Явж болохгүй байна. Ингээд асуусан гэж. Би автороо дийдсэн нарыг ороод явчихлаа. Тэгж гин. Тэгээд нөгөөдөө шин чамаа шагнаа чи одоо эндээс гаргаад л гэж. Өөрснөө авч чаддаг нэг хангаас. Гаргаад чамаа шагнаа гэж. Тэгээд мөрөн дээр шорлоод мөрөн дээр тавьчихаа тэгээд авчиж гисэн гэж. Эгэлгүй их хүчтнүүд бяр чадал авахаал самбаага уралдуулан үзхийг бүх барилдах юм ээ. Гэхдээ бяр чадал авахаал самбаанаас илүү арга ивээр өөрөөсөө хүчтэй нэгнийг унгаж давах нь мэх өгөөд түүнийг гаргуун эзэмсэж ёс жудгаа дээдэлдэг хүнийг бүх хэмээдэг. Мэхээрээ болон нутаг усаараа биеийн галбираараа хийсэн үйлдэлээрээ овоглогдсон олон алдарчих нь бүхийн бас нэг онцлог юм аа. Жишээ нь шигшээ галсан, бүрхэг дэндүү, хулгар нацаг, боохой данзан, босоо самдан, буур жамин, их Монгол гээд тоочоод оршихуй Монголын үе үеийн хүчтнүүд бий. Түүн дундаас 2 м 37 см гэгдэх олноо их Монгол хэмээн алдарсан даян аварга шарав жамцыг онцгойлон ажиллаа. Өндрөөс өндөрт алсыг нухацтай харах гэрхайнууд, инээв хэлэхэд нь урагшаа төрөх том мөрүүн энэ хүчтэн буурлыг сонирхоход хүргэж билээ. Үеийн үед дурсагдах их Монгол 1876 оны Барсчил Түшэйтэн аймгийн Далай гүний хошуу их Монгол Баг Монгол улсын ойролцоо их наран хэмээх газар хас цааныг нэгэн хүн мэндэлсэн шаруу жамц авраг байлаа. Түүний аав хасан заан цолтой бүх хүн, өвөө заан цолтой саманд хэмээдэг. Мөн л бүх хүн. Тэгэхээр шаруу жамц нь бүхийн удамтайгаар үл төрж өсчээ. Аав нь Даншгийн хасцаан гэдэг хүн байсан. Мөл өөр хангаагаар нутагладаг тийм хүн байсан. Угаасаа эдгээр удамтай бөхчүүд байсан юм лээ. Хасцааны хажуу нь бол нэг тийм мэх байсан. Тэр нь бол гизэгтэй хүн байсан гэж байгаа. Тэгээ хүнд өргүүлээд өөрөө биеэр нэг том биш. Өргүүлчээ тэр хүн газар тавихын өмнөх нь гизэгний үзүүр газар хүрдээхэд гинтгий эргээд мот өцрөө дээр нь гарчихдаг. Тийм байсан тэр надуу хазгаа надуу тэр мэх нь бол одоо ерөөс их алдартай. Тэрээс нь их айдаг. Тийм ихтэй хүн байсан гэж тэр түүхийн үнд нь байдаг юм билээ. Домгонд нь. Одоо тэгээд хасцааныг хөөгөөд яваад байхдаа зэрэг их Монголоос хасцаанаас цаашаа ах дүү нар нь одоо бас барилддаг. Тэр Даштаной улс аймгийн юуны Даншгийн заан арслан тийм хүн байсан юм байна лээ. Бас нэг хэд хэдэн бөхчүүд гардаг юм бас барилдаж байсан энэ гэж. Ингээд удамтай тийм бөх байсан гэж гардаг юм билээ. Тэрбээр 16 наснда буюу 1892 онд Дулаан уулын ёл харихны тахилгад барилдан энэл үеэс бүх болох гараагаа эхэлсэн. 2 м 37 см өндөр байсан гэсэн шүү дээ. Тэгээд ярьдیں۔ Бид ямар нэг метр дутсан. Манай гэр одоо нэг юм хөл гэрээсэн. За. Аван гэр. За.
그래도 만나도록 얼티니까 통과가 되는 것은 통과가 잡으시지. 랭게 통과가 되는 선. 되게 제대로부터 산들이 좋아하시. 얼티 시대들 없다고도 해주신. 이때 해서 세트게 뭐 온것. 데려올. 나 다른 데 지금 내가 달다서 천다. 내가 달다서 지금 아주 같은 말을 혼수한 거 대인. 대인 탐. Норма он тийм том хүнийг одоо яасан гэхээр норм олон нь бол өчтөр том одоонууд байсан юм. Мөр тамд тэгэхээр хүн том бодоход ч одоо мөрсөн даах гэдэг. Багад нь хасцаан бие барсан бөгөөд тэрвэр хөрөнгө чинээтэй нэгэн биш байлаа. Залуухуу шаруу жамцыг нутгийн хөгшчүүл ээддээ мөнч сайн бүх болох хүн шүү гэлцэх бөгөөд нас гүйцэн эмнэг азрыг хажуугаар нөнгөрөхөд мундаан дээрээс нь ганц хараараа атгаад татаж зогсоосон удаа тайдаа гэлцэн ам уралдуулан хуушилдагсан. Худагт унаж эндсэн тэмээг ховоо татаж байгаа адил 3 удаа татаад л гаргаж ирсэндээ гэлцэн эгэлгүй хүчтэй энэ хүний үхт өхийг ам дамжин ярилцсан. Манай бүрд сумнаас баруун тийшээ бээлийн хөрөө, бээлийн гошуу гэж байдаг. Бээлийн гошууны тэр дахилгааны наадамд очиж барилдсан байгаа манай манд. Тэгээ барилдаад байжсэн чинь нэрнийхээ боломжийн байсан. Нэг аяхтар бяртай тэнхээтэй чац нуруутай ер нь бүх шинжийн бяртай тийм үү харагдаж байсан. За энэ үед тэр үлдэх бол удаа энэ үедээ чинь яаж барилдах вэ гэдээ ажиглаж байсан гэж байна. Тэгээд цагуудаа үлдсэн. Тэгээд тэрүүнтэй барилдахаас өмнө одоо ажиуд хөндөө ярьдаг юм уу? Боддог юм уу тэгээд за энэ хүүгийн ташаан толгойд нь л одоо хийтэй юм байна. За бусд газараа бол хий хадагдаа гэж тэгж харж байсан байна. Тэгээ хоёулаа мэдэн шүүрэлцэж мэдэн ноцолдож байж тэгж байж тэр залуу хүн батхтаараа тэссэнгүй гүйгээд ороод ирд юм байна над руу. Тэгтэн зэрэг байж яах алцаас игээд хондой дээр нь алгадчихсан. Тэгтэл миний салтаан дуурах зэрэг явсан харуулаад ойцсон гэж тэгж ярьж байгаа. Тэгсэн дараахнаар наадам тарж тэгтэл нөгөө хүүч нь ирээд аав таныг манай асарт морил гэж байна. Уулзъя гэж тэгж хэлүүлжээ. Тгийгээд очсон. Очсон идэ удаа болоод махшүүс болоод идж угаад тэгтэл заа чийч манай хүүч ер нь унах ёстой хүндээ унсан шиг байна. За гараа хоёулаа гэж. Гараад ясан гэрээ хажууд ган дотор хийсэн өхрийн шир байж байж л тэ. Заамаа хоош энэ хоёр дэшин татаа суулаадах гээд хоёр чихэл зурыг нөгсөн байна. Тэгээ нөгөө дэшин бариад гişүүгээд уруугаа ороогод гişүүгээд татсан нэг төө хэртэй төө гарын яваад тэрээс явдаг юм байна лээ гэж. Урд өмнө ямар сэр нуруу зохиж байснаас ямар өхрийн шир суулж үзэж байсан биш. Явдаг үед байна лээ гэж тэгж өөрөө ярьсан байна. Тэр нь бол одоо сорилго байсан. Тэгээд за аргагүй миний хүүгийн унах нь зөв ч хүндээ чадтай ч хүндээ унсан юм байна. Заавал за миний хүү одоо сайн барилдаж явна шүү. Чамд ирээдүй бий шүү гэж тэгж хэлж байсан. 1894 онд 18 наснда Түшэйтан аймгийн Далай гүний хушуунда төрүүлж Далай гүн алтан хуйг эмээл хазаартай морой шаруу жамцд өгөхдөө хушуу нутгаа дуудуулах сайн бүх болоорой гэд 7 хушуу даншиг наадамд явах саналыг тавьжээ. Хүсэл байвч хөрөнгө дутахын зовлон гэдэг шиг 20 наснда 1896 онд даншигт Түшэйтан аймгийнхаа алдарт бөхчүүлийн арын ажлыг хариуцаж даншиг хэмээх наадмын бараа сүрийг милимидээ тунгааж бас ч үгүй 2 даваад үзчихв. Дараа жил нь бүхэн бэлтгэлд гарч намхай аврахтай бэлтгэл хийсний хүчинд бүхэн эрдэм нь нэлээд сайжирч даншиг наадам 4 давж 5-ын даваанд өвдөг шороодов. Тийм ээ, 5-ын давааны боорцогч хатуу шүү. 1898 онд чулуун хүүтэй гэр бүл болж тэр жилдээ даншиг наадамд барилдан 5 давж 22 наснда начин зол хүртлээ. Шаруу жамцын сахилын нэр нь галсан арвжаа. 1899 онд 6 давж харцаг цол. 1900 онд 7 давж 24 наснда заан цол хүртвэ. Даншигын наадам ээдрээтэй гэж буурлууд хуучилдаг үгнээс дээдсийн наадам дээгүүрээ, дооцсийн наадам доогуураа гэсэн хэлцүг гарчээ. Тэгтээ манай аварга
Одоо 7 шуу даншигт 4-5 удаа төрүүлж одоо богдын биш гэж буулгаж 3 удаа буулгаж байсан байгаа юм. 1901 он. Тэр жилийн даншигт 25 настай Шаруу Жамсцаан цовл дагаж бяр нүгэлдсэн уран мэхтэй урамтай сайхан барилдаж 7 даван 8-ын даваанд Сэцэн аймгийн богдын бүх болох буян тогтох аваргад буулган богдын лүндэн хэмээн буулгав. Дараа жилийн даншигт мөн л 7 даван 8-ын даваанд богдын лүндэнгээр дахин буулгав. Ийхүү 1903 онд 8 давж 9-ийн даваанд богдын бүхийг унгаахад наадамд ирсэн олон түмэн 2 м 37 см өндөр галсан арвжаа хэмээх Шаруу Жамцыг их Монголоо хэмээн ширэг ногоон дивжэнэ уухаж байваа. Наадам 1 хоног хойшлон дахин барилдуулан богдын бүхт авчээ. Ийхүү 3 удаа богдын лүндэн хэмээн наадмын төрөг буулгав. Дараа жил нь 1904 онд богдын бүхийг унгаасан дээдсийн амгалан варсан хэмээн өөртөө гомдон даншигт очин барилдсангүй. Яахан энэ даншиг наадам илдэв юмд барилдаад тэгэл төрүүлжтэй тэр ноёнгээд энд нэг хиотой тавхилтэй тэднийхэн тэгээд залмын буулга ноёны бүх манайхыг давлаа. Их Монгол их мөр хараачлээсэн гэсэн шүү. 7 удаа буулгаагүй л 9 төрүүлэх байж төрөний 2 аврагтайгаа ингээ 9 төрүүлэх авраг байж гэж энэ түүхчид эрдэнэт түүхчид одоо бүр ярьдаг юм. Богдод шавраагүй учраас одоо ингээд шавраагүй бүхэл хэдэд давж байсан хамаа байхгүй төрүүлж болохоос ус тэгэл одоо хийх ёстой. 1905 оны 100 Түшэтан Чинван ханад орж дуудан бүхийн бэлтгэлд Шаруу Жамццааныг гаргуулав. Даншигт морлон эренгүүтээ богдод вараалхан Шаруу Жамцад 50 лангийн мөнгөн имбүү хадагтай бариулан богдод "За би галсан арвжааг богд танаа шав болгон өргөж байна" хэмээсэнд богд зөвшөөрөн шавэ болгосон байна. Энэ тухай тэднийг дагалдан явсан нутгийн начин Чой Жамц гэрчлэн өгүүлжээ. Тийхүү Шаруу Жамц 1905 онд даншиг наадамд албадан буулгахгүйгээр барилдах боллоо. Шаруу Жамццаан энэ даншигт 9 даван төрүүлж арслан хэмээх цол хүртэн нутаг олныхоо сүрийг дуудуулан Монгол даяар их Монгол хэмээн яригдах боллоо. 1908 оны даншиг наадамд 10 даван төрүүлж 32 наснда их Монгол Шаруу Жамц авраг цолонд хүрч богдын хишгийг хүртлээ. Төрөө үхийн бай шагнад хөөн хоёг маганаг торох толгоогоор нь атан тэмээ ашина хүлэг нижгээд бүхэл торох өрөөл булгаар 9 эр хон 13 цай 140-ыг хүлээн авч байжээ. 1911 оны даншиг наадамд их Монголыг дэвэн дэвсээр гарч ирэхэд ард олон үгүй мэн уран гой дэвэ шаваатай өндөр нуруутай авраг шүү хэмээн хилцдгээрээ хилцэж магтадгаараа магтаж байхад түүний хурууны үзүр богдын шар асартай чацсан байсан гэлцдэг. 1911 оны даншигт их Монгол авраг 10 даван төрүүлж даян авраг цол хүртлээ. Дахиад баригдсан цаад хүн зогтаагаад байхгүй юу? Асрын гэтрөө миний хөө найш. Хойд одоо дахихгүй дахихгүй барбай энэ найш гэдэг. Ерөөсөн аашаа өөрч ирэхгүй болчихсон. Дараа барайдсан нэг жоохсыг атрахыг гэсэн татсан. Тэгэхээр гадтай согноо тавьсан. Тэр ярьдгийг юу тэргүй. Тэр нөхөдөн байдгийг. Түүний уран гой дэвэ шавааг хойч үеийн бүхчүүдэд үлгэр дуурайлал болгохоор маршал Чой болсон өөрийн шилэн поордоор залан авчруулан барилдуулж төрөө бүхийн бай шагналыг өгч байсан Өдөгөөгийн түүхэн бичигдэн үлджээ. Их Монгол Шаруу Жамц авраг бол төрийн одонгоор шагнуулж байсан анхны бүхчүүдийн нэг юм. Түүнийг бүгд наримдах Монголоор дуулсан баг хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар Монголын эрх чөлөөт эрэлхэг ардын чухал сургууль болох хүчит бүхийн биеийн тамирын ажилдор удаан жилээр онц гавшхайлан барилдаж 18 наснаас бүгд 40-оос доошгүй төрүүлсэн ба Монгол гүрний улсын наадамд 6 шүүгүрч 2 удаа төрүүлсэн даян авраг хэмээн их алдар цолыг авсан юм.
Улсын түүхэнд биеийн шалгарсан тэмцэгч нөхөр Шарав Жамцын гавьяа зүтгэлийг илэрхийлэн тэмдэглэж хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонгоор шагин сугай гэжээ. Тэгээ энэ жил болгоод маршлын бүх нэртэй байсан. Маршл бол жил болгоод энэ өндөр настай болоход нь бол унаагаа явуулж маршны урилгаар хотод очиж барилж байсан баг. Үнэхээр тэрээр 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойгоор 70 наснда 3 даван наадамчин олныг баясгаж байсан юм. 3 хүүхдээ 4 хүүхэдтэй хүн байсан юм. 2 хүн цэрэгч яваад ирээгүй юм гэлээ. 45 онд. Тэгээ манай эцэг бол цэрэгч яваагүй хүн. Явуулаагүй юм гэлээ. Нэг төр цэрэг гэд нэг татсан тэгэхэд нь өөрөө гот руу яваад тэр маршалчсан гэдэг хүнтэй их сүрхий танил хампаан байсан балтан байлээ. Тэгээд чөлөөлүүлчихсэн. За ерөнхийдөө их аврагын зан чанарын тухайд гэвэл их уян зөөлөн сэтгэлтэй. Их яриа, ярихаараа дандаа алгаа тэнил гэж ярьдаг, тэгж байсан их сургамжтай ойртойгоо хүмүүс гэж ярьдаг. Том бандгай бол яг бид нар нутаг оршдог байрал бол хоорондоо нэлээд зайтай хол байдаг байсан. Манай хурагшаага их баг мохор гэдэг газар нутгалдаг. Бандгай маань одоо тэр бүрдний арлуу тэр харилын шарилангаар нутгалдаг ийм усуд байсан. Тэгээ цагаан сар Батлан зэрэгчин бид яг очиж зоолгоно бандгай да. Цагаан сараас мэлээ хойх шиг хавар тийшээ бандгай манайхаар агчиж ирдэг. Тэгтүүд нэг хонгор мар унчихсан ирэн том хонгор мар. Одоогоор бол тоомсгч юм уу гэмээр. Тухайн үед одоо би ямар том морд үзсэн биш. Тэгэхэд бол их л том морь байсан. Тэгээ тэрийг унаад ирнэ. Гэлдрээж явж байна. Хөлс нь гараад тэр морины хөлрөөд ирдэг давхицсан шиг л ийм хүн ирдэг байсан. Тэгээд одоо бандгаа ирлээ гэж нутгийнхан болоо дандаа бандгаа ирнэ их монголгой л гэж ингэж ярьдаг. Тэгээ нутгийнхан ирж зоолгоно, айчилна. Ингээд ирээд одоо тэнцэн оргил найр болж байгаа шиг усуу шавчхан уяа дүүрэн морьтой ийм л юм болдог байлаа. Тэгээ бандгаа маань орж ирээд манай хойныг том удаан авдар 2 удаан авдар байдаг байсан том. Тэр үедээ бас нэртэй тийм том авдар байсан. Бас л өвс залгамжилж ирсэн тийм нэртэй авдарнууд. Тэрний өмнө сууч нь олбог тавиад өгөн баруун хойдолд. Тэгтэл одоо ханы толгойд уйнанд одоо малгай юу хүрээд малгайгаа тавьдаг. Тийм өндөр хүн байсан. Яста хад дургсан юм шиг л. Тийм хүн байдаг байсан. Тэгээ бид нар гайхдаг. Миний хувьд бол гараад нэг хүүхдүүдтэйгээ гайхуулаад тоглоод хэдэн банд нар хүүхдүүд манай том бандгаа ирсэн. Тийм том ийм ундаг ингэж барилддаг. Ингэж унгаддаг гэж. Тэр хүүхдээ бас нөгөөдүүдтэйгээ унгаад. Ингэж одоо тоглож байж байсан. Тэгээ бандгаа яг тэнд нэг хонцоход тэгээ явах юм болно. Тэгээ хоолт саймаа ууж идэл. Тэгээ явах юм болно. Явахтаа зэрэг намайг одоо миний хүү бандгаагаа төхүүлж өг. Гаргаж өг гэдэг нь. Би яг нэг даах шүтлэг унчаад бандгаатай зэрэгцээд явна. Тэгээ гэлдэрэл явж байхад морин мөн хөлрөөл ингэж явдаг байсан. Тэгээ одоогоор ярихт бол биеийн жин 150 гаруй жинтэй. Өндөр нь бол 2 м 30 хэдэн сантиметрийн өндөртэй гэсэн байсан. Тэгээ бодоход харьцангуйгаар бол ер нь жинтэй хүн байж. Тэгээ давхсан шиг морин хөлс гараад хожоож явдаг. Би хажууд нь гэлдрээд явна. Давхмаар санагдана. Тэгэхээр хүүхдээ юу гэдэг бандгаа мэддэг учраас миний хүү так тэр дав хүрээд иргээд тэр дэрэс хүрээ дахиад ир гэдэг би тэгээд уухантаас дахиад түрүү дахиад тэрийг хурцгаад эргээд тойроо дахиад ирдэг. Тэгж бандгаа хөрөж өгдөг. Тийм хүн байсан. Би хувьд бол мөн бандгаа маань бол бас мөн ардын дуу сайхан дуулдаг, их үлгэр туйлс ярьдаг, өрөөч магтааж бас бариа заслаа хийчдэг. Тийм хүн байсан байна. Ер нь тамирчид бөхчүүд бол нэг хөлгаар молторох, үе молторох мөр өнтер моторхтол одоо бариад өөрснөө оруулцдаг тийм усууд. Манай ах ээж маань 1952 оны луу жил манай хамгийн том ах Перлед шиг төрөхөд цуг амьдарч ирсэн өвгөө аванда. Тэгээ ээж маань хөг дугаах найр их хөвгтөө нэр хайрлах талаар болж илтээ. Тэгээд айс хаалттай хүмүүсийг өрөөд ингээд хөг дугаах найр
их болоход ээж маань томондгай одоо юу хүүхдээ нэр хайрлая гэж. Тэгэл өвгөн гэрэг амирт байгаад байж бага уусаа цуглагч. Өвгөн босч ирэл гэвгэн дээлэн тайлал хэлсэн гэл. Ээж маань томондгоос зөнжээнд л гэж бодоод байж. Тэгээд баруун талынхаа богинаврын дотор сөврөгцгийг үзүүлээ. За энэ хүүд би Перледаш гэдэг нэр өгье. Миний охиноос олон сайхан бандаар гарнаа. Энэ Перледаш гэдэг нэр өгч байгаа утга учир нь гэвэл намайг Дөшөт хаангийн наадамд тэр жил барилдахад төрүүлэхэд 3 даваанд Перле гэдэг залуу бөх их бярта чадaltaй байж би 3 даваанд амлаж авч тэр Перле гэдэг бүхийг хайж юусэн юм. Энэ хүнээс үлдсэн сорвин одоо миний сувен дээр байгаа энэ 5 орны орон байна гэд. Тэр хүнтэй барилдахтан бол амлаж аваад гараад өрсөн нөгөө хүн дахиад дээрээ бариад авсан. Юуг бол томондгай дүүгэрсэн байгаа тэр хүн. Тэгээ нөгөө хүн ч одоо зутсан юм яасан. Чээж нь хоошоо украад гаран жагаа сунаа тавиад байж. Гинтхэн хөлөө газар огцон үргээл өлмөөр тэгээ хөндлөн харуулаад дайрчаад дээгүүр гараа ивцэл. Их Монгол шаргуу жамц аврагын Перле гэдэг хүнээс олсон 5 хурууны шархнаас үүссэн сорвтой төстэй минь Перле дашийн дүү Перле базарт байдаг хэмээн хуучилсан билээ. Тэгээ хоёр нэг зээлдүү хаадэдүү хоёр тэр нарамаа сургаж тэгээ хоёр сургасангүй одоо намгарсан хоёр хүүхдүүд тавьж чигээд манай ахад нэг над нэг нэгчээсээ аль би нэг 11 тэр харуултаж байсан юм. Тэр марунаад нам хоморунаад энэ хоёр эдний хооронд хоногтон тэгээ найшин гаргаа тэр хоортны жадлгаа таньд гэрин. Анаасан дүнээд маагаалдгүй уснаа гаргаж ирсэн. Игдээ марно хансууд гитээд өгсөн. Нэг мэдсэн морцвай дүү хансууд. Тэгсэн мөөгөө морцвай намарч манай гонтад төлөө яваад өгдөг. Бинийг хээр гонтад явуулсан. Их муу эти хэргээл гэдэг байжээ. 55 оны 5 сард нас барсан хүн байгаа юм. 5 сарын 10-ны үеэр л болов. Орооныг атуу гадаа өртүүлж авчираад гадаа жүүниор сургууль яваад ирсэн эмээлтэй мөрдний эмээл авч тавиад орж итэл их хооронд л очсон байсан. Тэгэл тэр чигээрийн нас барцсан. 1955 оны хавар 79 наснда Хөднөмрийн гавьяаны Улаантүгийн одонд Даян авраг Их Монгол хэмээх шаргуу жамц нутагта насан эцэлсэн билээ. Түүний шарлыг одоогийн Бүрд сумын төвөөс 3 км баруун зүгт уугийн хөтлийн өвөрт нутаглуулав. Апотхайрээч энэ гохооны өвөрт зүгээр нэг задаа газар ил тавьчихсан. Нэг цагаан давуугаар үтгээд дөрөв зүйлээр дөрөв аргал тавьчихсан юмдаг. Тавих газар бол бид нэг дөрвөн биш шошиж үзэж угаад дөрвөн биш буусан газар л энэ зүгээр бах энэ сайн байх гэж тавьчихсан. Яахыг ч мэдэхгүйсэн би тэр үеийн яадгийг ч мэдэхгүй. Тэгээд яхан мавтан бараа болоод явж үсэн юм уу ясын хоёулаа явгээд хоёулаа явсан гэдэг. Одоо тэр бандгахаа хамгийн бага охин хожирт юунд хар хорийн суман дээр очиж уулзж байсан. Тэр өгшин бол одоо ингэж байсан тэгж байсан гэдэг түүхийг бол нэлээд сайн ярьдаг. Тийм өгшин байсан. Одоо бандгааг аавыгаа доршуулж хаад урдлын овоон дээр хойтлын овоон дээрээс нуулын орой дээрээс дурандаа тарж байсан гэж тэгж ярьдаг. Тэгэхэд нэг 2 дахь хоног дээр нь хэдэн усууд ирээд аавын маань шавлыг авааж явцсан гэж ингэж ярьдаг. Нутгийнхэн зарим нь бол одоо хангар давааж явцсан, том шуураад авааж явцсан гэдэг. Ийм ярианууд байж байдаг. Тэр нь наашаага эмнэлэг рүү авч явсан тийм тал би юм шиг байлаа. Эндээс Их Монгол нас барж очиод аваад ирсэн, шарлийн аваад ирсэн нэг тийм тал байсан шиг байгаа. Тэгээ нарийн тодорхой олдоогүй. Тэр анагаах ухааны дээд сургуульд байдаг тэрийн шаргуу жамц гэдэг бас нэг өндөр хүн байсан зэрэг байсан. Тэрүүнтэй анд урагддаг. Тэрүүний шарилд одоо юу нэ ясан нь бол тэр Антами ангид танхимд байдгийн юм лээ. Тэрүүнтэй бол нэр нэг анд урагдаад ингэж явж байдаг бас тийм тал байдаг. Тэр нь бол биш юм билээ. Одоо тэр өвгөө дөрвөн хүн гэж хэлдэг. Тэгээ ер нь
энд зүйл зөвхөн байхгүй. Золбох чи юу шиш. Их том. Манай ижил энэ орондоо суухад талд нь хүн жаахан тайзлаа ингээд яах хийхээсоо. Нойсыг орондоо Монгол шаргал зургийн 90 жилд дэмжиг 1917 1997 он сумын засаг дарга гэсэн Ямдан норвын санаачлагаараа анх зохион байгуулж байсан. Энэ дэмжээ маань байгуулснаас хойш улсын золдон, аймгийн золдон, сумын золдонууд одоо маш олон төрөл гарсан байдаг юм аа. Манай нутгийн одоо яруу найрагт дэндийн пүрв дорж одоо дурсаж битсэн байгаа юм. Ярьсан байгаа. Тэгээд бандган маань бол одоо бандгаг маань дэндийн пүрв дорж бичихтэй шарвжим цаваргыг шарилан харилан гол хавийнхан их Монгол гуйл гэхээс нэрээр нохтуудгүй байлаа. Бүгд монголчууд атал ийхүү нэг хүнийг онцгойлон их Монгол хэмээн дуудах нь гайхал бахархал төдөөгүй ардын их өргөмжил байжээ. Монгол гайх голдуу шарилан цусна янкер том гэртэй олон гүйтэй энэ айлаар айргны багчуудтай даах шүтлэн сар байлган олонтой бууж айрг зайлгиж явсан нэгэн билээ гэд. Монгол гой баруун хоймор дүүрэн хангахын суухан уул ургаж үүл унсан мэт сүртээсээ эрүүн эмээлийн бүүрэг мэт агуу өргөн налуу магнаатай хөмсгөлөх өргөн хөмсгөн дор үл мэддэг гурвуулжин нүд очтгойд харц далдирч хавирганы бураа шархрах шиг болдгосон гэж. Саахад хүрч сарва эцээгээгүй эрийн хугархай бидэнд Монгол дэрийн сүд тэнгэр сүд бишрэл болж дайланбан дээлэндэн давжаахан чэжэн тэнийлэх гээд далдын эд шид болсон гэж боддог сон гэж бичсэн байгаамаа. 2011 оны 7 дугаар сарын 15-нд Өвөр Хангай аймгийн Бүрд суманд гэрэлт хөшөөг нь сөндөрлүүлэн босголоо. Нэг шүлэг bitсэн. Том мандгай минь. Шанхын асрын дээгүүр гар тань зохиход шанс тордон хөлгүүдийн дахил зутсан шандны усаас таныг мөрөө услахад шааган орсох дуу намдсан долоон хушуу даншиг наадам дэвжээнд даяар солон дуудуулан дэвхэд далайн өгний хушууны булан хайрхан ууланд яд үүрлсэн 10 засаг даншиг наадамд алдар солон дуудуулан дэвхэд аав хархас цааны амин захаас бодогдсон улс хувьсгалын наадамд урилгаар очиж зодглоход нь улсын маршал чавсан удаан тугийн одон зүүсэн халхамангад алдартай хархас цааны хүүдээ та урай хүүнэртэн эргэж төрөөч гэж өвөөдөн зориулж ийм шүлэг бичсэн. Эд хаваар олноо гахигдсан эрийн чадлыг түмнэр хүнлүүлсэн их Монгол даян аварга эгнэг дурсан хурайлан хүнд итгэе. Хурай. Үеийн үед дурсагдах их Монгол